Өнөөдөр бид та бүхэнд Монгол дээдний тухай сонирхолтой яриа өрнөж нэгэн шин санаа дэвшүүлэхээр байна. Мөн 10 жил Монгол дээдд бий яваа нэгэн хүнтэй уулзна. Монгол улсын зочин, хувьчилт дагуур, зохион бүтээгч, судлаач, чогжид маа. Монгол Элемент компани захирал Наран Хор оролцсон. Эрхэм хүндэт үзэгчид та бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгэгч та бүхэнтэйгээ жолгож байна. Самбарын сонин дэлгэгч. Өнөөдөр одоо бид хэдүүдээ манай самбарын сонин дэлгэгчдээр анх удаа гуруулаа зочинтой Монгол дээлээрээ гоёч Монгол орчин үеийн хувцаараа сайхан гоёчлаа. Та дандаа дийлээ өмсөж гэнэ үү? Өмсдөг. Энгийн үстэй. Хурал зөвлөгөө энгийн үстээс өмсдөг. Тийм ба. Гэртээ өмсдөг. Манайс би бол одоо өнөөдөр яг сайхан манай дэлгэгчин дээр нь одоо орчин Монгол хувцас шүү. Ингээд бүр амьдралдаа ингээд өмсчиход бүр болно шүү дээ тийм ба да. Тэр хувцас бол их гоё байна шүү. Би баг амьдралаа бүр ингэж өмсөж байгаа. Тэгээ цагаан сар бол дээлээ өмсөж байгаа. Өвөд бол хургаасан дээлээ өмсөж. Би энэ хувцсыг их тоож их гоё их гоё. Амьдралдаа ингээд өмсчиход бүр болно шүү дээ. Өнгөний сонголт тэгээ тэрний зогцоо тийм ээ. Жинхэнэ элементийг авч ашигласан элемент компани захирал юм чинь тийм ээ. Одоо тэнд Монголд тэрлэгээ өмсдөх хүмүүс ариун байна уу? Хөдөөний байна. Хөдөөндөө байна. Цагаан сар бол өмсөн шүү дээ. Цагаан сараар өмсдөг. Хөдөөгийн хүмүүс бол энгийн амьдралын одоо тийм танайхаа боргожуу гэж ярьдаг шүү дээ. Тэр тэрлэгээ л өмсөж байна. Ялангуяа хөвшин настай хүмүүс бол дан дээлгээд тэгээ хөвөнтэй дээл, үстэй дээл. Үстэй дээлэн дотроо нөгөө намар хавар өмсдөг нь үзүүрсгэн дээл тийм ээ. Тэгээ бүр нэхий дээл гэх тэр бол яг байна. Гоё байна. Тэр Монголын тэр Суйлбаатар талбайгаар явж байхад амар хөшөө өвөө ээж нэр ингээд өдөн хардаа дээлэн өмссөн гэдэг. Этэн готлоо өмссөн гэдэг найгаа явуулсан амар гоё. Би тийм үзээг сонирхож байна. Тэндээ бол бүр өмсч. Би тэр удаа Бээжинд байж байгаад анх удаа хөхтөд дэр одоо 5 жилийн өмнөстэй. Анх удаа одоо дээл өмсөө жийлд нэг явсан чинь одоо бараг байдаг хүмүүс бүр надыг гайхаа. Бүгдөө бүр эргээ харж байсан тэр үстэ. Өмнө амар чөөхөн болсон. Манай бол одоо дими өмсөн байсан тийм. Улаанбаатарт болохоор баяр ёслолын үеэр л өмсөж байна. Түүнээс хөдөөдөө бол тэгтээ одоо тэр чинь эрэлт хэрэгцээ байна шүү дээ. Улаанбаатарт бол морой унаад явахгүй ч гэсэн манай нөхцөл бол бид нар чинь хүн цөөхөн дунгаар алхаад явсан ч бөө монголчууд дундаа л явж байгаа Монгол хувцас хамгийн гол нь нөгөө хийж байгаа эд бүс бараагаа сонгож чадахгүй шүү дээ сүүлийн хүмүүс. Яг урлагийн юмсыг ялгар цалгар юм чи түүнээс биш зүгээр л одоо яг өдөр тутмын өмсдөг хувцасаар би анх нутагтаа төгсөж ирээ 87 онд. Тэгэхэд бол би яг тийм хувцас хийдэг зохион бүтээгч байсан шүү дээ. Амьдрал дундаа өмсч. Амьдралын хувцас тэр чинь би ирээд их л гоё юм хий гэж бодсон чинь тэр чинь ерөөсөө ингээл дөнгөж төрсөн хүүхдийн бариучаас эхлээл 3 4 настай хүүхдийн тэгэл хөшин настай хүний эрэгтэй хүнийгээл ингээл тэр нь яг л тэр дөрвөн өдрлийн дээлийг л хийдэг. Тэгээд бөөнөр нь оёол бөөнөр нь хөдөө заадаг. Тэгээ 90-ад оноос хойш тэр байхгүй болсон байхгүй ардчил гэдэг ингээ хит одоо өрнөг хүмүүс гадагшаа энэ тэр яваад ирэхээр нөгөө Монгол юм Хичнээн Монгол гэж ярьж байгаа ч гэсэн нөгөө амьдралын хэрэгцээ маань алдагдаад нөгөө хятадын бараа их орж ирээд айл болохдоор нэг хэсэг ч 90-ад онд амьдрал хэцүү байсан. Ерөөс тэр хятадын юм өмсөөр хагаад одоо тэр Монгол улс маань алдагдах гад тэгээд нөгөө дээлтэй Монгол, дээлгүй Монгол боллоо гэсэн явж штеп. Тэр бол одоо манаас зүд нэмнэр мэддэг. Надаас Бээжин дээр байхад бол бас найр майр хийх өстөө бүр өмсдөг. Бээжин бол бас нэг ондон. Бээжин байнга сууж байгаа монголчууд наа өөр юм бие монголчууд тэгээд амар олон Монголтой хамаатай найр суулгаан явагдана бас Монгол дээлэн өмсөн заримдаа бид нар бас нэг Монголын наадмын хурал гэдэг нэг болдын Бээжин дээр тэгэхээр бүр Монгол дээлтэй явна. Цагаан сар бол бид нар бас ингээд хамтраад ингээд суулгаан болохлоо бүр Монгол дээлтэй явж байгаа. Харин энд ирсэн чи харин барагтаа Монгол дээлтэй хүн цөөхөн бид нар цагаан сар бол ингээд хадан Бээжинийг цагаалдаг байхгүй юу. Тэгэхээр манай хоёулаа Монгол дээлтэй зээл дээр алхаад күнөөхөн маань ингээл гайхаа. Би зээл дээр би Бээжинд ор гахтаараа Монгол дээл өмсдөг.
Энэ сайн өмсчихсэн. Тийм, Бид ноостын дугуулсан. Өөрөө сүүлдээ бүр өөрөө багтай бүр өөрөө хийгээд эхэлсэн. Амар гоо Монгол дээл болохоор бас ингээд өсөж ихлээр ёстой болох юм бэ. Тийм. Одоо байхгүй нав. Жил цагаасаар болоод эсвэл тайзмаас дээр хартлаар хажаад өмсөв. Баяр болгоноор л өмсөн шүү дээ. Янз бүрийн үдээр хардаг. За зүйлбэрийн үг яриа байдаг. Энийг бид хайхууд. Би яхад хүнээс онцгой. Би энэ соёлоо ингэж хайрлаа. Энэ хүний одоо би энэ сэтгүүлийг авчгаа тэр өдөр бас хэлж. Энэ одоо яг 10 жил Монгол дээл тайлсангүй. Одоо бас манай ордсын хүн аа. Тэгээ 10 жил бол тайлсангүй. 96 онд гинт энэ одоо хэлүүсээр ингээ Монгол соёл гээгдэж байна. Ариун хэлсэн энэ хүн гинт одоо яас би энэ дээл юмсий. Тэгээ одоо 10 жил яг Монгол тэрлэг. Маа яг уулын янзаар юм уу? Энэ янзаар ингээ өмсөн. Ингээ 10 жил өмсөн. Тэгээ одоо энэ дотор ариун бичиж яана өөрийнхөө төрөлдлөө хэлж 10 жил ингээ өмсөн яг одоо ариун хүн энэ муухай өмссөн явж байна. Энэ эвгүй өмссөн. Ямар энэ одоо ариун хүн муу хэлсэн. Байн чирэгдэж гэн ингээд. Тэгээ байдаг хүн хажуугаар ариун хүнөөс найз нараа тэрний бүр энэ өвчтэй баа гэх бараг тэг бүр тэгж хэлж ирсэн юм. Энэ яхаа дандаа энэ Монгол тэрлэг өмсөн. 10 жил яг тайсгүй дөрвөн улирлаар. Бүр өмсөн. Тэг хэлж штэ. Би яг энэ дээлэн ингээд өмсөө явж их юм. Ариун юм сэтгэгдэлээ гэж хэлж байна. Монгол соёл улам хайрлаа. Улам би яхад хүнээс онцгой. Би энэ соёлоо ингэж хайрлаа гэсэн тийм сэтгэл орсон. Манай хоёрч адилхан ингээд Монгол дээлэн хийх тутам бол өөрөө өмсөй хүн бүхэнд өмсөд найздаа бүгдийг дээлэн өмсүүлээ гэж бодсон. Тэр дээлэн дотор ч нөгөө асар их тий өв уламжил одоо ингээд өвгдөөс нь дамжаад явцсан асар их мэдээлэл дээлэн дотор байдаг байхгүй юу? Өнөөдөр энэ ээж ааваас өвлөд ирсэн дээл биш миний хийсэн дээл мөртлөө энэ ингэрийг ч юм уу энэ имжээрийг ч юм уу тэр чинь өвлөгдсөн одоо компьютераар бол нөгөө хаардан дотор нь суучихсан. Тэгэхээр тэр хүн Монгол дээлээ өмсөөл яваад байхаар чинь тэр Монгол дээлэн дотор байсан мэдээллийг авч чадаад юм. Тэр мэдээллийг авснараа буцаад тэрийг түгээж чадчих. Тэгэхээр Монгол дээл гэдэг чинь зүгээр ингээд би халахлах хувцс биш. Асар их мэдээллийг тээж идэг. Тэр бөө хүний хувцсыг яагаад дамжуулж болдгүй ингээд байдаг байхгүй юу? Тэр чинь сайн муу хүний тэр тэнгэртэй харьцаад өөрийнх нь сүнс гарч яваад өөр хүний сүнс ирээд ингэсэн үеийн хувцсыг чинь тайлаад тэгээд бүр тусгай гадаа амбаар савндаа хадгалаад хизээч хүүхэд нь хэдэн жилийн дараа бөө боллоо гэхэд тэр хувцсыг өвлүүлдэггүй. Тэр чинь бүх хүний хувцсыг яагаад дамжуулж байна? Нандгинж боож багцалж яагаад заавал ингээд өөрийн нутгийн одоо энэ өсөх ирээдүйтэй гэдэг бүхтэй юм уу үр хүүхэдтэй цаашаа энэ сайхан бүх болж чадна гэсэн хүндээ бүхэн хувцсыг бол заавал дамжуулж байна. Тэгэхээр тэр хувцсанд асар их мэдээлэл шингэж идэг. Монгол тэрлэг 10 жил одоо өмсөд би сүүл бас өөрийнхөө нэг төрөлдлөө олсон юм аа. Энэ дундаас өнгөрсөн миний бодолд байхгүй сайхан одоо төрөлдлөө олсон. Угдаан би энэ Монгол уцас заслын тухай би тийм их одоо өргөн танилцдаггүй. Сүүлд нь одоо би өөрөө өмсөн хатаа одоо энэ соёлыг ойлгож таньж улам бишрэг болсон. Ингээд одоо энэ соёлд бол улам одоо гүнжигэж орсон. Хайраар хүмүүсийн булгалаа хүмүүсийн дундаа хараад өөрөө авчир ариун байдаг. Гэвч энэ хүний би одоо бүр хайрлалгүй. Энэ хүн гэдэг юм энэ ээжээс анхаарад одоо энэ олон төрлийн хүмүүс олон төрлийн зам авьяас байдаг. Тэгвэл би энэ өөрийнхөө гэсэн үжилтэй баримталдаг. Энэ авьяас маш ариун хүмүүсийн үжилтийг би бас эсвэртэн. Зарим бол нийгмийн даганаас ямар нэг их салхир юу гэдэг би болгүй. Заавал өөрийнхөө үжилтээр баримталдаг. Монгол тэрлэг нь өмс бол энэ соёлын юм чинь бүрэн зөвцөөрн байвал сайн гэж бодлоо. За одоо энэ хотол маа хаягаар гартар одоо за энэ зүгээ засал чимэг энэ бол баг их завхул. За би бол энэ дээлдэн одоо энэ утаага гэтээ одоо энэ гитэг гитага
хөр даалан аяг шинэ одоо эдгээр бүр аваа явдаг ч та. Ингээд би одоо нэг мөнгөний аягандаа хаяа аягандаа чавд. Энэ аль ямар газар асан ч одоо энэ өөрийн аягандаа одоо идэж уудаг. Энэ одоо манай үндэстнээс ийм нэг өвс соёл гэж боддог. За энэ бас нэг талаар авч одоогийн энэ цагт авч бас эргүүл хамгаалалтай энэ нэлээд шинжил ухаан зөвхөн соёл гэж. Цаг үеэс гоцорсон биш ээ. Энэ хижээн хижээдэн гоцорох юм биш ээ. Монголын минь өнсөө, Монгол үндэстний минь өнсөө гэдэг зинхгийн тулд бас сүлжээгээр ажиллах хэрэгтэй шүү дээ. Манаас Монгол дийлэрээ гоёдаг нэг өдөр. Ингээ манаас ингээ хэлхээс шиг яг нэг тэгж хүмүүс ингээд байдаг хүмүүс энэ үнээр нэг Монгол хувцсаар энэ хувцаа нь өмсөе гэсэн ийм халуурлаа яг бол дийлж байна. Манаас л одоо улмаас улам холдож байна шүү. Улмаас улам холдож явах мэдэгдэж байна. Хамаатай. Дахиад бидний амьдралтай хамаатай. Бид нар одоо нэгдүгээр мөр унахаа майчлаа. Тал нутгаасаа холдчихлаа. Дандаа ингээд асар байшнаа дунд амьдэрдэг болоо. Хятадтай гэд хилтдэг болоо. Би ч бас тэгж бодно. Би ямар олон хүнтэй хамт зогсож байсан би Монгол гээл. Би үг хэлэхгүй бол хин ч мэдгүй штэ. Надын Монгол гэж. Тэгээд дээлээ өмсвөл Монгол зарим ичханаа шамаа гэд асууна. Гайхах нь юу өмсөж байгаа ингээд ийм уртын өмсөд ийм янзын өмсөд гээл. Заримдаа хэрвээ ингээд яг амьдралдаа зохицуулаа ингээд угуулзаа сайхан хатгамбал матгамбал ингээд хийгээд сайхан байж өгвөл бидний хувьд бол өөр хүний хувьдтай адилгүй. Яагаад гэвэл бидний соёл ухаан бүр адилгүй байгаа. Тэгэхээр онцгойж гадна би өөрөө ингэж ойлгож байгаа. Тэгээ юу ч гэсэн энийг шугамаа энийг санаалгаараа энийг сэтгэлдгээрээ бас нэг өмсөй хід алхаад найз нөхөдтэй бүр ингээд үзүүлээд мэдүүлээд таваар сайхан болох байхад гэж бодож байгаа би. Энэ хүн бол 10 жил өмсөж байгаа тэгээ хэлж байна. Би энэ дээлээ нөмсөө явж хүмүүсээ дувдгаа явж байгаа. Энэ чи Монгол хүн байна гэж ялгагдаж та одоо шорын ганц ялгагдав. Тэгээ яагаад нөгөө яруу найрагч уран бүтээлч хүмүүс шүлгээ уушгатаа Монгол дээлээ өмсөж гардыг тийм ээ. Тэр чинь нөгөө цаанаас нь ирсэн одоо тэр энерги омогшил энэ тэр Монгол дийл ялангуяа одоо манай гавьяа чөчгтэн сасрам гоцд их одоо гоё дийлтэй шүү дээ тийм ээ. Гэхдээ тэрийг ямар өнгөтэй дийлийг хизээ өмсөх үү? Ямар үйл зохистой. Тэгэхээр тэр дээлийн өнгө, дээлийн хэлбэр хийж байгаа бүс бараа гэдэг нь бас тэр материал одоо хийсэн бүс таагнаасаа хамаарч байна. Тэр чинь л одоогийн яриад байгаа тэр энергийн хувирал физик талаас нь ярих юм бол өнөөдөр ингээд телевизээрээс зураг авахтаа гэлгал гадаргуутаа хувц өмснө. Тэгэх юм бол гэрэл ойлгоно. Бараан ийм одоо барзар гадаргуутаа хувц өмсчих юм бол энэ хувцсыг шингээгээд муухагаар нь ч гэдэг юм уу. Яг тэрнтэй чинь адилхан. Тийм сайхан Монгол хувцас энэ хүн яагаад 10 жил дээлээ өмсөд явахаараа би ингэдэг гэдэг чинь цаанаас нь мэдээлэл өгөө тэр мэдээллийг энэ хүн өөрөө боловсруулад Монгол ухааны гаргаж ирээд байгаа байхгүй. Тийм болохоор тэр Монгол хувцас нь тэр амин чанар гэдэг нь тэр цаад дотроос түүнээс өнөөдөр орчин үеийн Монгол хувцас гэж зөндөл хийж ин л дээ. Тийм ариун байна. Тэр нь болохоор нөгөө амилахгүй. Тийм. Одоо бурхныг хүртэл зурчаад аранаал нь амилуулна гэдэг ном уншаад энэ бурхан биднэрт одоо сайн сайхныг авчрах болдгоо гэдэг. Хамаг гол нь одоо манайсын хамгийн энэ байдаг ойдгээ бодноо бүтээдгээ хамаг гол нь монголчууд өмснө үгүй юу гэсэн дээр. Энийг бас хүлээж авна уу гэсэн. Одоо жишээл манайсын өмнө та эгч өөрөө энэ дээлээ өдөртөө өмснө үү? Амьдрал дундаа өмснө үү? Амьдрал дундаа дээлээ өмсөө явж гинөө?
Дээлээ Монголын нөхцөлд бол дээлээ өмсөд явж болж байна. Тийм. Тэгвэл тэрийг нөгөө материал сонголт гэж ярьсан шүү дээ, тийм ээ? Материал сонголт одоо тэр өвөлдөө ямар байна, өнгөн ямар байна, настай хүн ямар өнгө өмсгүү. Монголчууд угаасаа байгаль дэлхийтэйгээ өнгийг зохицуулдаг, цаанаас нь өнгийг зохицуулдаг байсан шүү дээ. Яагаад ногоон торгон дээлээ өчнөн жил өмслөөдөг гэдэг байгаа. Цаанаасаа зохицуулагдаад ирсэн байсантайгаа адилхан хийгээд тэгтээ бас өнөөдөр чинь морь унаад явахгүй юм чинь машин унаад явхад урт хормойтой дээл ямар ах вэ? Тэгэхээр уламжлалт юм авах юм аваад хаях юмаа бас гээх хэрэгтэй шүү дээ. Одоо зөвхөн ямар шиг маягийн юм одоо юу хувцсыг юухвэл одоо ойж загвар зохиогоод ингээд хийвэл манай монголчууд үнэн хүлээж авч өөрийн амьдрал одоо өртдөл гэхэд үнэ та сайхан ярьсан чинь одоо баруун өмсгөд орчин үеийн монгол хувцс гэдэг чинь ерөөсөө ийм байхгүй юу? Тэр монгол хүний сэтгэл шингэсэн. Нэгдүгээр хийлгэж байгаа хүн сэтгэлээсээ яах хэвээр хийж байгаа хүн сэтгэлээсээ яах хэвээр захиалга өгөх гээд ороод ирж байгаа хүмүүс ингэдэг штеп. Өнөөдөр юм эсэхэд сайн өдөр гинэ эсгээд өг гэж ирнэ. Тэр чинь бүр үнэхээр тэр дээлийг хийлгэе гэсэн өдөр судраа үтсэн тэрч байтугай та ямар жилтэй вэ гэж асуудаг. Тийм. Дээл хувцас хийхэд ивэл жилтэй хүн таардаг. Бас тийм ариун. Тийм асар том байна. Монголчууд дээр үеийн монголчууд бол ер нь ингээд хүнийг хараад харцаар нь удам судрын мэддэг нутаг орныхаа таньдаг байсан болохоор өөр штеп. Бөө хүний их алдартай бөө хүний хувцсыг хийхэд өдөр судар үзэж жагаад олон хүүхэд төрүүлсэн нутаг орондоо их тийм сайхан ээж сайхан эмэгтэй гэж үнэлэгдсэн 21 эмэгтэйгээр хэлэгдэг байсан гэж байгаа. Тэгэхээр тэр монгол хувцс чинь нөгөө хүнд асар анхны мэдээллийг өгдөг. Цаар нь ухтаад ухаанаар нь үддэг гэж үг өгдөг шүү дээ. Тийм ээ гэдэг чинь би ингэдэг байхгүй би хувцас ойшноос хойш манай ээж надад бага байхад хэлдэг. Би нэг өхөөс өмнө өөдөн хартаг дээл өмсүүлээ гэж бод хэлдэг байсан. Би тэгэхээр бод энэ өөдөн хартаг ямар л үнэтэй юм болоо гэж. Би түрүүндээ өний хийгээгүй болохоор мэддэг үү. Ард нь өөдөн хар гэсэн юм ойлголоо. Тэгээ би ээж 2 өөдөн хартаг дээл хийсэн. Тэгсэн чи ээж хийж байна. Би одоо хатан болчлоо гинэ. Яг тэгж хэлж байгаа хэрэг бага байж байгаа тэр үед ван ноён хатан гэжсэн шүү дээ. Тэр үед одоо ван хатан тэгж өмсчихсэн гинэ. Тэгээ ээж амар монгол хүн өмчин хүүхэд өмчин бас горддог гинэ. Ямар гоё юм би нөхөөсөө өмнө өмсөв байтганыг тэмдрээд авчуулаа гэж бодсон гинэ. Одоо миний хүүхэд надад 2 дээл хийгээд өчлөөд манай ээж хөлн муу яхан майдсан. Тэгээд өнөөхөө өмсөл ганхаад явж байгаа юм чи. Яг санаандэр. Тэгээд надад ээж ингэж хэлсэн байхгүй юу? Би ихлээр тэлэг хийснээс одоо болтлоо. Нялх хүүхдэд тэлэг бэлгэлжсэн. Ирээсээ нялх хүүхдээс мөнгө аваагүй. Жишээлбэл одоо 90 им хоёлоо хөрмийн хувцас над хийлгэн штэ. Би тэгээ хэлнэ. За 2 дүү минь хүүхдээ бол хүүчин ой болснаар хүүхэн чи ой болснаар алхснаар надын хайгаад ирээ их чинь тэрлэг бэлгэлээ гэдэг. Гоё шүү. Тэгээд бас нэг нь бол 90 настай хүнээс би мөнгө авахгүй. За хүүхэн минь дээл хийгээдэг бол за хүүхэн би бэлгэлчихгээд өгчтiin. Бас нэг нь болохоор одоо маш олон ингээд үр хүүхдүүд нь одоо манай аав ээжигээд нас өндөр болчлоо. Одоо бас бурхан болох ойртчлоо. Одоо 2 настай хэлж ийн одоо бурхан болвол заавал тэрлэгтэйгээ явна гэж хэлж яа нэгнээд. Тэгээд нэг надын хайгаад хүлээдэр энэ тэрлэг бол би бэлгэлээ. Яагаад гэвэл ээж хэлсэн буян настай хүн болоо энэ нялх хүүхдээс битгий мөнгө аваа. Чи юм өгж яах гэдэг чинь тэдээс эргүүлээ буянаа чамд өгөх гэсэн байхгүй. Бүгдийн мөнгө авахгүй хийчихвэр ямар бүгдийн мөнгө авахгүй гэгээд хөргөж өгөөсдөггүй ариун болоо чи. Би яг өөрөө тэгж бодیں۔ Амар гоё юм хийчихвэл хүн ингээд аваад нарвахаар баярлалаа гэхээр би амар баярлалаа. Тэрнээс илүү баярлалаа. Тэгээд дүүмэн очоо хувцаа ингэж үлэгдээн шүү, тэгдээн шүү. Битгий уугаа, битгий уусан оруулаараа заавал ингэж илүүдээрээ тэгэж илүүдэрээ гэж. Би гуйна. Чи одоо тэрийг очоо сайхан үлгөөрэй гэж. Заримдаа нялх хүүхдүүд хүрээд ирвэл би байгаа өөрийнхөө хүүгийнхаа дээлээ өгөө олцтой өнө хийж амжчихгүй бол ажил яаруу. За энийг аваад яваа гэл. Тэгэхээр би өөрөө дотроо хүүхд аваад явхлаа би дотроо бодоод энэ буян надад хүртэж байгаа. Би энэ дэлхий дээр ингээ сайн сайхан монгол хэлтэйгаа, ир нөхөртэйгаа сайн сайхан жаргалтай амьдарч байна. Надад өвчин таахлаггүй идүүсийн буян л надад хүртэж байна. Би ингэж л ойлгодог. Тэгээ танаа хэлж байгаа тэр сэтгэл гэдэг юм чи надад үнэн. Ойж ах өстэй бүр тумаа сэтгэлийн хүндрээд суйлаа хайртай болоод Монгол сайхан байнаар би энэ насандаа Монгол улсандаа омогч ийнэ гэж үнэн тэгж бодоод үнэн дотроосоо ингээд. Манаас би уулан тэр дэлгэж хийж байгаа юм шүү дээ.
юм сая ихлээд өвөр Монголын телевиз хорон миний телевиз анхны дэлгэж ихэлснээс бүр Монгол тэрлэг өмсчихсэн. Орог одоо тэр үест бол бараг 100 гарын тэрлэг бүр хийлгээд одоо бүгдийн бүр хурааж би тэрийг нэг хүндээ өгөх дур байхгүй. Хамгийн хайртай юм. Бүгдийн бүр ингээд үлгээд хурааж байна. Одоо бүр таргалцсан шүү дээ. Хүмүүс багтгаа бүр байж. Тэгээ бүр тэндээ ингээ хураагаад тавьж. Африк түүх соёлыг хурааж яах гэсэн үг шүү дээ тэр чинь. Тийм. Би өөрийн чинь тэр нэг эвэнхэд очичоод эвэнхийн хувцас өмссөн анх харж ирсэн. Тэгэхээр тэр бүх одоо ясны монголчуудын хувцсан чингээсэн том соёлыг л одоо хадгалаад хурааж яах гэсэн үг шүү дээ. Тэр соёлыг тэр түүхийг чинь идүүлгийн соёлд хурааж болно. Одоо оюун ухааны соёлд хураагаад яруу найргах болох юм уу, ном бичээд үлдээх юм уу. Тэгэхээр тэр хувцсанд шингээд яаж хүнд өгөхгүй, яагаад ч би энийг үгүй хийхгүй байх гэж боддог чинь тэр чи бүр сэтгэлээ шингээсэн болохоор тийм байд юм байна л да. Тэгээ одоо яг энийг нэг өвлүүлдэг бид нус ямар нэг өдөр юм уу? Энэ бүр нэг санаачилж болно. Жишээлбэл одоо манаас Монгол дээлээрээ гойдог нэг өдөр. Монголд байна уу? Тийм Монголд одоо дээлтэй Монгол гэдэг. Тийм гайхамшигт Монгол хувцс дээлтэй Монгол гэдэг улсын баяраар манайх чи 11 12-нд улсын баяр болдог. Тэгээ 13-нд нь дээлтэй Монгол гэдэг тийм хөдөлгөөн гараа залуучуудын холбоо одоо манай Сувдаа гэдэгч Оросд манай сургууль төгссөн ихчдэр Монгол хувцас судлалын актив гэдээ гаргасан. Бид нэр ингээ хамтраад явдаг. Тэр өдөр хүмүүс дээл өмсөх юм бол дэлгүүрт ороход хөнгөлттэй. Цагаан сараар дээлтэй хүн орж ирээд үйлчлүүлэх юм бол бас хөнгөлттэй. Энд чинь их гоё ийм өдөртэй болох хэрэгтэй байхгүй юу тийм ээ? Манайс одоо манай энд бол одоо яг тийм нэг өдөр байна. Яа жишээлбэл аль нэг өдөр одоо дээлтэй Монгол байхын төлөө хийж байгаа одоо монголчуудын бас гаргаж байгаа их сайхан санаачлага. Тэрийг угаасаа бүр Монгол үндэстэн, Монгол туурхтан, Монгол сэтгэлтэй хүмүүс тэр дэлхийд амьдарч байгаа монголчуудаа холбож өгөх сүлжээ байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм манай энд бол одоо тийм шээ. Жишээлбэл дундад уус 56 үндэстэнтэй. Тэгтээ бараг үндэстэн болгон өөр өөрийнхөө дээлээ өмсч. Тэгтээ манай одоо өөрийнхөө үндэстэнээ авч хэлвэл дээл өмсөх нь жишээлбэл Юнанд одоо тийм хариу үндэстэн. Нэг уулыг давуул нэг өөр нэг үндэстэн. Тэгтээ тэр бүр хувцааны өмсөн. Харин тэр бас адилгүй шүү. Энэ талаар манай үнэн дутмаг. Жишээлбэл Юнана тэр хариу үндэстнээ тэр эрэгтэйнээ тэр жүүдэг малгай хэдий яшигтай ороод эндээ нэг үжүүртэй. Тэгээ энэ үжүүртэр ямар хүн тэр малгайны үжүүрт нь гар хурж болдог байна. Тэгээ ийм ёсыг одоо тэр ястай үнийн үжих юм уу мануусымаас хол яшигтай шүү дээ. Тэр ороод толгойдор нь тэр хариу юм ороож тавих ч ямаргүй. Тэгтээ бүр өмсч. Харин энэ талаар бол тангадууд юу Шинжаанууд харин бүр ингээд зах зээлд нь очиж бүр ингээд өөрийн дээлтэй өөрөн Монгол ихтэй өөрийн дээлтэй хүн цөөхөн байгаа юм. Манус өөрөө нь энэ соёлаа өөрөө гээгдүүлж өөрөө чамаа гээгдүүлж байгаа юм биш тэр. Одоо Монгол тэрлэг өмсч болохгүй гэсэн тийм тогтоолгүй ба та. Та нар үндэстэн болгоно өөр өөрийнхаараа засаг гэсэн тийм бүр эрхчлөө байж байна. Тэгтээ манус өөрүүдээ ингээд орхиод үзье. Тийм бид нар үнэн нэг өдөр сонгож болно. Нэг аль нэг өдөр бид нуус дээлээрээ гоё. Тэгээ тэгвэл харин үнэн харин тийм. Юугээр дамжаад нэг цугараа найр хилцэж байгаа нэг өдөр болох. Өдөр болох тийм шүү дээ. Тийм чинь одоо санаа. Монгол дээр өмсөд явж байгаа. Дээлэр нь ганцхан өдөр ч гэсэн болно. Бүхнөөс өөр нэг санаатай байж. Тэгвэл болно би нэг хувцас хийж хаад тэр жилийн тэр өдөр ави энэ дээлийг эхлүүлж өмссөн. Тэгээд үргэлжлэн жилийн тэр өдөр би өмсөе. Тэгээд аазмаар харин өдөр өмсөх боломжтой бас болоод ирэх магадгүй тийм. Шууд нэг өдөр өмсчих гэж байхгүй шүү дээ. Баг багаар ингэж жагаад л тийм ээ. Тэрүүний тэр 10 жил өмссөн хүний учир ямар байна? Өмсөх тусам, хийх тусам тийм ээ. Тэрийг мэдэрдэг байхгүй юу? Өнөөдөр энэ альмыг амталж үзээгүй хүн алим амттай гэдгийг мэдэхгүй шүү дээ. Монгол дээл өмсөж, Монгол дээл ойж үзээгүй хүн Монгол дээлийн үнцэн тэр гүн ухаан, нууц тэр их гоё юмыг мэдэрч чадахгүй шүү дээ. Миний ойлголтоор бол нэг үндэстний хувцас хунар гэдэг чинь энэ үндэстнийхээ соёл ухаан амьдралтай бүр холбоотой. Яагаад дээлийг тийм өргөн хийдیں, яагаад заавал бүсэлдیں, тэр чинь бүр цаана амар гүн гүнзгэн ухаан байгаа. Тэгээ хятадын хувьс яагаад хийж байгаа, манжийн хувьс яагаад хийж байгаа, хангадууд яагаад тэгж юмж байгаа. Бүр өөрийнхөө үндэстэнтэй холбоотой юм байгаа. Бид нар ингээд өөрийнхөө суул үндэстнийхээ соёл ухааныг ойлгохгүй бол тэгэл хувцас ойлгохгүй, таваа тавтаа хувцас гэж байгаа.
Одоо зарим хүн үг хэлгүй болчоод тэгээд ирээ би монголоо гэл. Би одоо хөрөм хийхдээ заавал монгол дээл өмснө гэл. Тэгээд монгол дээл өмсгүй хүн чинь би энэ хэлвэргүй болчдөг. Чэжгүй болчдөг. Ташаагүй болчдөг. Дээл өмсгөлээр амар муухай. Үнэн ёстой зарим ингээд тийм бийгүй хүн дээл өмсгөл ёстой муухай болчт юм байна. Би заримдаа үзээд гомдон яагаад ингэж вэ гэдээ бас дотроо бодно. Би бол тэрийг ингэж ойлгодог. Ямар ч юмд сэтгэл шингэсэн юм л их сайхан болдог. Тийм ээ? Тэр хүн болохоор бүр цаанаасаа сэтгэлээсээ биш би Монгол дээл өмсөж харагдъя гэсэн хүнийх бас тэгдэг штеп. Ер нь хувцас хийгээд өгж явах сэтгэлээсээ хандсан хүний хувцас бол ерөөсөө эсгээл оёол өдөртөө гараал ямар нэгэн тийм одоо муу санаа ч юм уу энэ миний юм хийж чадах болов яах бол энэ материал даваагүй минь эвдчих болов гэсэн юм бол 3 4 хандлаад болохгүй. Би тэрийг хийж чадахгүй да биш. Цаанаасаа тэр хүн сэтгэл зориулаагүй байхгүй юу? Сэтгэл шингээсэн юм чинь бүтдэг. Тийм болохоор бид нар ямар нэгэн өдөр гаргаад мэдээлэл өгөх хэрэгтэй байхгүй одоо үр хөвгчтэй тийм ээ. Тэгэхээр чи хүн эхлээд мэдээллийг авдаг, авсан мэдээлэл хин яаж ямар хэмжээнд хүлээж авж гэн хүлээж авсныгаа цаашаа цацаад хүнд ярих тусам тэр чинь боловсроод улам үржин штт. Тийм ээ. Тэгэхээр мэдээллийг өгөхийн тулд тийм ээ. Мэдээллийн өгөхийн тулд биднээс өнөөдөр ярилцаа бас мөн ийм. Хэдүүлээ энд ярилж जैन. Бас хүмүүс бас үзсэн байж магадгүй, сонсож магадгүй. Тэгвэл үнэн энэ талаар бас нэг бас нам биднээстэй адилхан бодож байгаа хүмүүс ариун байж магадгүй. Тэгээд нэгдэж нийлээд тийм ээ. Өнөөдөр одоо бүх юм ингээл дэлхийчлээ даяарчлагдаад явчлаа гэдэг чинь тэрэн дотороос Монголын минь юм шүү, Монгол үндэсний минь юм шүү гэдгийг авч үлдэхийн тулд бас сүлжээгээр ажиллах хэрэгтэй шүү дээ. Тийм. Өнөөдөр ингээд гоо сайхны бүтээгдэхүүн ийм зардаг л сүлжээгээр зардаг юм уу? Монгол тэрлэгийг ягаад сүлжээгээр зарж болохгүй юм? Одоо Бээжинд хийж байгаа Монгол дээлгээл тэгт чинь тэрийг очиод манай одоо Улаанбаатарт бүр Хөдөө аймагт төвсгөлд очиод хийж болно шүү дээ. Бээжингээс шууд захиалаа сүлжээгээр авчдаг. Тэгж би Монгол тэрлэгийн өдөр Монгол дээлээрээ гойдог өдөр бол та одоо дээлээ бэлэ гэж болно шүү дээ. Тэр үедээ ганцхан өдөр энэ нэг гоё юм. Тийм ганцхан өдөр дeel бэлгэлнэ гэдэг. Тийм бас гоё шүү дээ. Энэ өдөр хийхгүй энэ өдөр нь бэлгэлдэг байлаа. Тийм болно шүү дээ. Тэр өдрийг хүлээж байгаа нэг. Тэгвэл би ингэж бодно. За тэр өдөр тогтчихвол би 5 дeel бэлгэлнэг бол күнөнд амар ирэх байгаа юм. Тийм одоо манайс бол ялангуяа энийг бол хүндэт гэх юм байц. Жишээл манайс урлагийн хувьчаас тэр малгай толгой хаа хайж гэн тэр доор хөлн дээр хайж гэн таарчгэн даваа хаанаа чад үлгэж гэн тэр чинь өөрөө толгой дээр нь тавьдаг тэрний үнэ хүмүүс тэрний соёл бол үнээр тэр одоо хувцсыг авч явах хадгалах соёл өмсөх соёл гэж байна. Ялангуяа бүхийн хувцсан дээр бол тэр бүхийн малгайг одоо малгайгаа эхлээд тавьчаад бүх хувцс өмсөд дууссаны дараа буцаад малгайгаа тэгшил тавина гэдэг чинь тэр хувц өмсөх соёл нь малгайгаар эхлээд малгайгаар дуусдаг. Тэгэхээр чи асар том юм байна. Өнөө өвөр Монголын бүхчүүдийн ихтэн тэр зангианд хамаагүй хүн гар хурж болохгүй, зангигаа хамаагүй газар тавихгүй шүү дээ. Гутал хувцастай хойлохгүй. Тэгэхээр тэр зөвхөн тэр хувцсны соёл юм шиг санагдаж байгаа мөртлөө амьдралын том соёл байхгүй юу? Юмд чинь дээд доод гэж байдаг. Тэнгэр газар хоёр бол байр яриндаа л байдаг шүү дээ. Тэгэхээр малгай гутал хоёр нийлэх ёсгүй шүү дээ. Малгайн дээр тавьдаг хээг гутлан дээр тавих ёсгүй шүү дээ. Тийм ээ? Тэгэл тэр жижигхэн нэг элемент жижигхэн юм шиг мөртөө санагдах юм шиг л байгаа мөртлөө тэрэнд чинь асар их ухаан, асар их түүх. Энэ яаж нэг уламжилж хэлэх вэ? Би өнөө ухааны мани модоо өөр эргэж байна. Ястай эргэж байна. Одоо сайн болноо. Мөн тайсан дээр гарах юм уу эсвэл үжүүлэхийн төлөө элдв юм наа. Хаана чаачаад нэг хамаа намаагүй юм хийж байна. Үлгэж байна, дүүжилж байна. Нэг бол загварынхаа өөрөө дизайныхаа учир. Би ингээд дээл ингээд урт усаар доош нь би юу оруулдаг. Зарим хүн хідэн надад оруулаад би оруулахгүй. Уулздаг юм дээш юм байж. Бүтнээсээ доош битгий угуулныхаа угуул оруулаад тэгвэл муухай. Тийм тэр олон угуулз байна шүү дээ. Хичнээн 100 мянган угуулз байна. Өнөөдөр тэр монголчуудын одоо тэр хасууд хамгаалсан хасын угуулзыг өнөөдөр тэр доор хормоонд доод хэсэгт хийхгүй шүү дээ. Дандаа дээр шүтэж чинь тийм ээ. Одоо тэр бас доор хийж байгаа бас дураар хийж байгаа байна. Дураар хийж байгаа. Тэр чинь тэр хүндээ л муу ахгүй юу? Одоо хас хүч өгдөг. Манай Монгол бүхийн хувцсан дээр чинь ийм орон пилүүртэй гэдэг шүү дээ. Тэр орон пилүүр чинь бол нууцлсан хас тэмдэг байхгүй юу? Тэгэхээр тэр яг ар нурууд ар нуруунд дээр нь тамга болоод хас тэмдгийг дарцсан байгаа бүх хүчтэй байдаг.
Тэгэхээр өнөөдөр орчин үеийн Монгол хувцсан дээр элемент болгож нэг жижигхэн одоо хээ оруулчвал болно гэж бодно. Гэхдээ тэр хээг судлах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр бидний түрүүний өөрийн туяагийн хэлдэгтэй адилхан ямар нэгэн өдөр байлгамаар байна, тийм ээ? Ер нь нэг өдөр байх юм бол дуусна. Манай Мартин намын эмэгтэйчүүдийн өдөр гээд арих дарга суугаад өнөөдөр нэг эмэгтэй